Сайн байцгаана уу та бүхэндээ шинэ оны мэндийг хүргэе. Намайг Ука Төмөр гэдэг миний хүс хий хөр сувагт давтаа морилно. Өнөөдөр би шинэ оныхоо анхны бичлэгийг та бүхэндээ хүргэж байгаадаа маш их баяртай байна. Би урд нь ингэж боддог байсан. Амьдрал хэцүү байхад яаж аз жаргалтай болох юм бэ? Ямар ч боломж байхгүй байхад яаж амжилттай болох юм бэ гэж боддог байсан. Хэрвээ амьдрал сайхан байсан бол мэдээж аз жаргалтай байх байсан. Хэрвээ боломж байсан бол мэдээж амжилттай болох байсан. Хэрвээ амьдрал сайхан тайван байсан бол би мэдээж амар амгалан байх байсан гэж боддог байсан. Харин гайхамшигыг өөрөөсөө хайж эхэлснээс хойш энэ бүгд эсэргээрээ иргэсэн. Би өөрөө амар амгалан байж ээж амьдралаа тайван болгох юм байна. Би өөрөө аз жаргалтай байж ээж амьдралаа сайхан болгох юм байна. Би өөрөө боломжийг нээж хайж байж би амжилтанд хүрэх юм байна. Би өөрөө өдөр болгоныг сонирхолтойгоор өнгөрөөснөөр маш сонирхолтой сайхан амьдралаар амьдрах юм байна гэдгийг би мэдэж авсан. Тиймээс өнөөдрийн миний танаас асуух асуулт юу вэ гэвэл та амьдралаа илүү сайхан аз жаргалтай болгохын тулд өнөөдөр юу хийж чадах вэ? Та амжилтанд хүрэхин тулд илүү амжилттай хүн болохын тулд та өнөөдөр юу хийж чадах вэ? Учир нь та ямар хүн болмоор байна вэ? Тэр болохыг хүсч буй дүр төрх танд бий. Та амьдралаа ямар болгомоор байна вэ? Таны хүсч буй тэр амьдралаа бий болгох зан чадвар танд аль хэдийнэ байгаа юм шүү гэдгийг би өнөөдрийнхөө бичлэгтэр сануулахыг хүслээ. Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан бол лайк дараад цааш найз нөхдөд түгээгээрэй. Мөн иймэрхүү бичлэгүүдийг цаг тухайн үед нь имэйл хаягаараа хүлээж авах хүсэлтэй бол ukatomor.com руу ороод миний захин мэдээлэлд бүртгүүлээрэй. Хүс хий хөр зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ. Ука Төмөр, Лос Анжелес.